За юу яцхан тэгээд энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд төвчний Шинкавынхоо дараагийн партиг оруулах гэж. Тэгээ олон нүршэд яг уу шууд бичлэг рүү оръё. Өмнөх бичлэг дээр Жинхёг болоод хүүтэй болдсон шүү дээ. Тэрнээс шаарцгаая. Энэ парт эхлэхэд Жинхёг хязгаар нууглагч толгээд 1-10 дугаар давхар хүртэл шилжиж чаддаг. Нэг тойл аваад ирсэн шүү дээ. Тэрүүгээрээ Юсонтой цуг цамхагийн 10 дугаар давхар дээр гарч ирнэ. Жинхёг хэлэхдээ чинд байгаа бүх сэхүүлүүдийг ялаад боссын эсрэг 1 минут тэсвэл чамтай нэг удаа serious тулалдыг нэ. Юсан ч үнийг нь сонсоод уухайн тас гуяа алгадаал дайрж эхэлнэ. Удалгүйч бүх сэхүүлүүдийг нь ялан босс л үлдчихсэн байна. Юсон босс руу дараад босс ирэх үед үзэгдэл солигдоод Юсон эмнэлэгт сэрнэ. Сэрэгтэн чажууд нь хаана байх ба Жинхёг хаанагаар Юсоныг эмнэлэгт түргүүлээд сэрэгтэн өгөөрэй гэд нэг чулуу өгсөн байдаг. Харин боссын эсрэг тулаанд босс дийлдэшгүй юм их чадвараа хэрэглээд шидийн болон биеийн ямар ч дайралт нөлөөлөхөө болоод Юсон ялагдсан байдаг. Жинхёг зүргэлжлүүлээд үл мэдэх болон хувраад дайралтуудаас нь өсчин болтож эхэлнэ. Гэхдээ босс өөр чадвараа ашиглан хүндийн хүчийг 500%-аар нэмээд дууслаа гэсэн. Жинхёг шидийн мэдүүлэх чаалт хэрэглээд боссыг хороод өөрийнх нь дайралтаар өөрийг нь ялна. Жинхёг боссыг ялснаар босс энэгүй айхтар бэртэл авдгүй дийлдэшгүй гэдэг чадварыг нь хулбарлаж авнаа. Жинхёг Юсоноор сугны үснүүдийг нь алуулсны хүчинд өөрөө их мана шаарддаг нэг одтой хаалтыг хэрэглэж чадсан юм. Дараа нь Жинхёг 6 дугаар давхар дээр явж байхад ардаас нэг хүн дагаад байдаг. Харин үед Бэйжин зонхоо бүлгийн мастер 5 дугаар давхрыг үл мэдэх талдаад бас 10 дугаар давхрыг алдсан тул ихэд дуурлан туслахынхаа чихийг нь чууд тасалчихна. Тэгээд тэр дараа нь Жинхёгийг 6 дугаар давхартай хамт шатааг нэ. Жинхёгийг жажиглаж байсан хүн үргэлжлүүлээ ажиглаж байсан нэг ээл бөхөө орж ирээд түүнийг ална. Жинхёг ээлбэ өдөрч гисэн байгаа тул ээл бөхөө ажиглаж байна. Тэгтэл Жинхёг үнрээр нь үнэрлээд нэг зам руу явна. Харин үүнийг нээж бөхөө хараад гайхна. Учир нь энэ үед удаан байсан хүн л үнрээр нь хайшаа явахаа мэдчихэд чаддаг. Гэхдээ Жинхёг төрөгдлийн хаалтанд орчихноо. Энэ хаалтанд орох юм бол төгсгөлгүй хээ үзэгдэлд орон нэг газараа эргэлцээр байдаг. Харин Жинхёг тэр хаалтыг нь харснаа. Энэ идэвхгүй үсэг байх ёстой шүү дээ. Идэвхтэй үсэг хаалтын нөлөөг 2 дахин багасгадаг. Үүнийг битсэн хүн дөрмийн хичээл дээрээ унтдаг байсан байх. Гэсэн нөгөө битсэн охиных нь нүүр улаагаал ижээд явчихна. Жинхёг өлсөж байна гэд өөр ертөнцийн ресторан гэдэг чадвараа төгчүүлэн худаг заа зүрэ дээр дуудан гаргаж ирэн хоол хийж эхэлнэ. Харин тэр ээл бөхөөрөд ихэд дурлан энэ ээл биод амтны махаар хоол хийж яаж зүрхэлж байна гэсэн энэ мах биш ээ. Энэ шар буурцгаар хийсэн шар буурцгны мах гэд хоолоо өнөртүүлэхэд ихэд сонирхно. Учир нь ээл бүүд хоол болон хөгжимд маш их дуртай. Ээл бүхэн жамсаж үзээд ихэд амттай байгааг нь гайхан амаа болохгүй нэ. Тэр дараа нь Жинхёгоос өрчөөл ирэн ээлбийн тасган руугаа авч явна. Жинхёг чаантай нь уулзаад өөрийгөө танилцуулна. Гэхдээ түүнийг өгтөж авч байгаа байдал нэг л тиймэрхүү байна. Нэг ээлб хүмүүсийг ихэд үзий яддаг бололтой байна. Хүн та нар энд хөл тавих эрх байхгүйгээд харуулах гин. Жинхёг тэгээд чадварыг нь хуулбарлах гэсэн. Тэр бол энэ ном сумны чадвараараа хамгийн шилдэг. Харин түүнийг хамгийн ихтгэлтэй байдаг ном сумаар нь нэг удаа илүү оновчтой оноход болно гин. Энэ элпиг нь Теслон гэдэг бөгөөд Тесло нумаа 50 харавсан Жинхёг хаахан тэр. Теслон чи хүн гэхэд овоо хурдан хариу үйлдэл үзүүлэх урттай. Гэхдээ дараагийнх нь чиний гавлыг нэвцоолно гэж исэн. Тэр бидний хизээж идэж байгааг хоолыг хийж чадна гэсэн чинь хаан Тесло 2 шууд хизээж идэж байгаагүй гэдэл сонирн болно. Гэхдээ Тесло шүлсээ гоожулсаар тийм байсан ч зүгээр өнгөрөөхгүй гэж исэн. Хааны аль хэдийн арааны шүүснээс гарч гисэн түүнийг харъя гэн. Элпэд ургадаг инжир жимс маш онцгой. Тэдгээр жимсэнд шидэд чулууны шид агуулдаг. Тиймээс энэ жимсийг зүгээр л идэхэд шидийн хүч нэмэгдэнэ. Элпүүд инжирийг хурааж аваад тэр өдрөө ой модон талархал илэрхийлдэг. Үүнийг сарны баяр хэмээн нэрлэдэг. Хариу өнөөдөр тэр баярын өдөр бөгөөд
Жинхёг оройн өөр ертөнцийн гал тоогоо төвчүүлээд маш хурдан хоолыг араараас нь гялалзуулан хийнэ. Ээлбүүд жамсаад амттай байгааг нь гайхаа ядаж байна. Теслонч нууцаар идэх гэж байсан. Чи өөрөө над руу сум хараа байстай гэд Жинхёг бол агаад авчихна. Тэд сарны баярыг ихлүүлэн дуулж бүжиглэж найрлаж эхэлнэ. Харин энэ үед нөгөө зонхоо бүлгэм Жинхёгийг энэ ойтой цуг шатаана гэдээс нь тэр зорилгоо биелүүлэхээр хүрээд ирсэн байна. Энэ хооронд Теслон Жинхёг хоёр хэрэлдээл. Жинхёг хоёулаа баярын өөр амьсгал эвдэж байхаар номсом харуултын тэмцээгээд ялагдсан явъя гин. Тэмцээг эхлэхийн өмнө Жинхёг чулуунаа гаргаж ирнэ. Эхлээд Жинхёг харваад дараа нь Теслон мууг юм аа. Гэхдээ намайг ялахад өдий байна гэсэн ардаас нь чулуунаа айдас хэмээх чадвараа идэвхжүүлнэ. Харин айдас чадварын нөлөөгөөс болоод бүгд 3 секундын турш айдас давтна. Тэрнээс бодоод Теслоны сум өнөөр угаа очоочгүй байдаг. Ихэнхээр алаг бол хүн шир алаг гэдэг шиг чулуунаа Жинхёгтой цуг хороо инээ дээр инэ гэл. Теслоныг ном сумаар ял гэдэг нөхцөл биелнэ. Төгс онох чадвар гэх энэ чадвар нь ном сум болон дөстөө хэрэгслийг ойлгох байдал 90% ихсэн. Мөн 5 секунд төвлөрөөд оновчтой байдлаар 100%-аар нэмж болно гин. Теслон чахаад үзьгээд төгс харвалт хийн. Жинхёгч мөн байнуудыг тэнгэрт нэсгээд цусан чөтгөрийн урлаг болон төгс байг нийлүүлэн улаан шидэд номсмыг эзэмшнэ. Энэ нь мэрэгэн буудлаг болон хард үлийг ашиглан устгах чадварыг аимшигтай оновчтой болгодог. 2.5 секундын төвлөрөл оновчтой байдлыг 100% хүртэл нэмэгдүүлнэ. Бас номсмыг ойлгох болон мөн дөстөө зэвсгүүдийг ойлгох ойлголтыг 145%-аар нэмдэг. Жинхёг үүнийг хэрэглээд агаар дээр байсан байнуудыг хагартал нь харавнаа. Теслон ялагдсанаа хүлээн зөвшөөрөөд амлалтандаа хүрэн энэ ойгоос явах гин. Гэхдээ Жинхёг нөхцлөө өөрчлөё химээ хилээд ийм хувц өмсүүлээд гаргаад ирнэ. Бүгд шоолсон Теслон шоолснуудыг нээлж дараалан зодж эхэлнэ. Удалгүйч хотын захыг хамгаалдаг эльп Берт ч гэсэн булан эзлэгч нар ирж эхлэе химээ хэлнэ. Үүнийг нь сонсоод бүгд яаралтай бэлэн байдалд орж эхлээд халдагч нар эльпүүдийг хүүс тэмтэрч байхад хаан Тесла өдөр ирэн хамгаална. Эндний 150 халдагч нар ирсэн байх бөгөөд 3 эс зэрэглийн тоглогч нар ирж гисэн холбоо тасалдаг хаалт үүсгэж гисэн Жинхёгийн холбоог тасалсан байдаг. Тэд төлөвлөгөөгөө яриад түрүүлж Жинхёгтой таарсан баг нь саатуулж байхад бусд нь ирэн устгах болно. Хэдий хүчтэй байсан ч 3 эс зэрэглийг нэг дор ялахгүй гэж байсан. Жинхёг гинт гарч ирээд цохиод унгаачих. Жинхёгийн мэдээллийг ч бусад плеерүүдтэй өгөөд байж байхад 1S зэрэглэлтэй нь Теслон таараа тултна. Жинхёг жилдний булш хааны элдний алхмаа хэрэглээд асрыг хурдаар алан мөсөөр алсаас цайш харуулж байхад 1S зэрэглэл эмхтэй нь хэрвээ тэр ингэж дараад байх юм бол тусламж ирэхээс өмнө бид устгах болно хэмээн бодон цаг өчхөр яриа өдөө чамаагийн байх хойгоор манай босд замдаа таарсан бүгдийг устгаж байгаа. Өдий тосхны төвийг устгаж байгаа байх гэсэн Жинхёгийн хувьд инээдтэй санагдна. Учир нь айлыг хамгаалж байгаа байх ба ямар ядаргаатай шээснүүд вэ гээл 1S зэрэглэлийн ядах юмгүй алчих. Эмэгтэй ч хүмүүсээ өөрийнхөө хороор галзууруулан бүүстлээд дайруулж Жинхёгтой тултна. Энэ хооронд Тесла нөгөөдхөнтэй тултан хөдөлгөөнийг нь хориод номсом харван яг аллаадаа гэсэн чадвараа хэшиглэн амьдрна. Тэр нөхөрч хурдан дуусгахаар дайраад арай гэж Тесла хүнээ хамгаалan бол. Харин нөгөө тал Жинхёг бүгдийг нь ялчихсан нөгөө эмэгтэй өөр юм биеэр гарч ир. Энэ эмэгтэй хоороо ашигладаг бөгөөд Жинхёг хуулбарлах гэсэн түүний хорон төртөөд ялвал хуулбарлаж болно гин. Жинхёг хорны дайралтыг нь харчаад чинчаа юм аа. Уул нэг хорны чадвартай болчмоор байх юм гэд бултаж байгаад барьж аваад өвдөглөн. Уул нэг охин биеийн хамгаалалт нэмдэг шидэ ашиглаад үүгээр ихэнх дайралтыг нь хааж болно гэж байсан. Маш их хохирол аван газар унна. Жинхёг наана түр газар хөвтөж бай. Би юм бодоотыг гэжсэн. Босч ирээд дайрах юм аа. Жинхёг чи яах гадгаан бэ? Байж игээд штэ гэж шаагаад авна. Харин тэр нь шаалгуулж захтаа амандаа зүү зуучихсан тэрүүгээрээ хатгачихсан байна. Жинхёг Деважингийн хороор хордоод маана урсгал гэмтдэг. Энэ хор нь маана урсгалаар дамжин дотоод эрхтнүүдийг гэмтээдэг чадвар учир эдгээ хэмгэж байхгүй. Гэхдээ Жинхёг маанагийнхаа урсгалыг даран хорыг нь зогсоогоод Жинхёг хайр найргүй зодоод яг алах гэжсэн нөгөө нэг нь орж ирэн хамгаална. Жинхёг нөгөө нэгийнх нь чадварыг хуулбарлах гэсэн нөхцөл нь тэр нөгөө охиндоо сайн учир түүнийг хамгаалахын тулд амиа орлох дайралт хийнэ. Түүнийг бэртлаваалгүй ялах юм бол хуулбарлаж болно гин. Нөгөө охин ч хоёлаа түүнийг ялж чадахгүй. Угаасаа даалгавар амжилтаа биелүүлэхгүй очих юм бол угаасаа өхнө гэд тэр хоёр өхөхээс өмнө нэг нэгэндээ сэтгэлээ илчлээ. Үнсэлцээд
хортой эмэгтэй хороороо бүстлэн тэр хоёр дайраад уулны илд 2 дугаар хэлбэр хорт могоон сэлэм гээл дайрсан жинхёг элдний булшаад өгчүүлээд сүнс тух элдний бүжиг 8 дугаар хэлбэр гээл тэр хоёр тулна. Удалгүй нөгөө хоёр газар унчихсан жинхёг тэр хоёрын чадварыг хуулбарлчихсан байна. Деважингийн хорн мянган төрлийн хор удирдах чадах хорны талаар цогц мэдлэгтэй болно. Хорны эсрэг тархлаатай болгодог чадвар. Харин муу мухайг устгах нь 10 км дотор байгаа сонгох юм бол газрын зураг дээр харж байныхаа хөдөлгөөнийг ч гэсэн хардаг чадвар. Энэ дайралтын дараа Эльпийн ойн 4-1 шатаж Тесла хүнд бэртэл авч Алис Эльпүүдийн шүтэн болон Алис дарсан сууглалсан. Мөн энэ дайралтын гол шалтгаан болсон жинхёг хамгаалтын тойрог хийж өгсөн. Энэ хооронд 100 бүлгэм дайралт бүтлгүүцэнд хоорондоо ярилцсан сууж байхад нөгөө нохоо санаатай жунгаа нөхөрч бас байдаг ба өөр орны хүчтэй алуурч идэр явуулъя гэж санал болгодог. Энд Мөримийн Моён гэр бүлийн тэр суу Моён гэд настан байдаг. Тэр тэднэрт хэлэхдээ та нар зүгээр хамаа татаа. Тэр та нарын хайрцах төвчний хүн биш вэ? Бичлэгээс авч үзвэл тэр сүнс тух элдний урлагийн 8 дугаар хэлбэрийг аль хэдийн ашиглаж байна гэж хэлнэ. Дараа нь үзэгдэл солигдсон Эльпүүд хэвийн байдалд орох гэж хичээгээд эвдэр цүүдсэн юмнуудыг засан хаанч сарны баярыг үргэлжлүүлцгээе гэж хэлээд тэд гал тойр цуун дуулж бүжиглэнэ. Жинхёг хоолоо хийсэн шигээ сууж байна. Гэхдээ л хүмүүсийн наастар нэг л биш ээ. Харин тэр үед бардам зантай Теслач уур амьсгал засах гээд өнөг хувцас өмсөд гараад ирнэ. Уур амьсгалч баг зэрэг засарнаа. Хаан хэрэн жинхёгийг дагуулсан явж үнэт зүйл садгалтыг агуулгатай аваачин талархсан сэтгэлээ илэрхийлээд нэг ятга өгнө. Энэ нь тоглох төдийд л түүний авах нөлөөг хэсэгдэг хэрэгсэл. Гэхдээ жинхёг бэлэг өгмөр байвал тэрийг өгөөч хийнэ. Энэ бол пентагритийн араа болон нохоон соёо. Дээр үед Эльпүүдийн өвөг дээдс бурхны шархыг эмчилж өгөн бэлэг болгон авж байсан. Зөгнөл тэтгэхдээ ирээдүйд эзнээ өөрөө олно гэсэн байдаг. Энэ хооронд Алис бүгд хундгаа дүүргэцгээ гээл ууж эхэлнэ. Жинхёг дарсанд нэмхийн унтуулчаад нөгөө хэрэгслийг нь очиод авах гэсэн аль хэдийн хамгаалт байхгүй байдаг. Яг л жинхёгийг очиод ав гэсэн юм шиг. Угаас хаан жинхёгийг ав гэсэн байжээ. Дараа нь чөөгийнүүд хурлаа хийгээд жинхёг үл мэдгч хоёрын талаар ярин бид үл мэдхийн зөвшөөрлгүй 10 дугаар давхарлаа орж чадахгүй. Тэм учраас давхар нээгдээд 10 өдөр л байдаг хэрэгслийг авч чадахгүй гэж хэлсэн. Малина гэд нөгөө эмэгтэй гараа явна. Харин гадаа нь хоёр хүирээд Малина та хоёр хин юм зогс гэсэн хормын дотор шархтуулаад алах гэж байсан Ланселот өөрийн биеэр гарч ирээд хүлцэл өчи шөнийн язгууртнууд минь химэн дууддаг юм. За тэгээд энэ удаагийн бичлэг ингээд туслаа. Нилээн богино бичлэг болчихлоо. Тэгээд дараагийн бичлэгийг би бол нэг та нарын лайкаас хамаарат би бол нэг маргааш нөгөө өдөртөө бараг оруулчихсан заяа. Тийм болохоор яг одоо лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд бүр таалагдвал комент хийгээд бүр болохгүй donation хийлгээж биднийг дэмжээрэй. Тэгээд баярлалаа. Peace out. Bye.